Үзэгчдээ эдийн засгийн тойрны нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн хөгжлийн бодлогын зөвлөлийн ээлжид хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлуудыг таймдан хүргэхээр бэлтгээд байна. За тухайлбал одоо төрийн худалдан авалтын тухай хууль болон хөгжлийн банкны тухай хуулийн төслийг бол энэхүү зөвлөлөөр хэлэлцсэн юм аа. За тэгэхээр худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалд одоо ямар гол өөрчлөлтүүдийг тусгаад байна вэ гэдгийг энэхүү график дээр харуулж байна. За тэгвэл одоо үйлчилж байгаа энэ хууль нь бол одоо илүү бага үнийн дүнгээр өрсөлдөж одоо чанаргүй худалдан авалтыг дэмжсэн энэ буруу жишгийг бол цаашид өөрчлөнө гэж ингэж зорьсон байна. За тэгвэл үүний дараа бол байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг бас яг энэ худалдан авах ажиллагаанд оруулж ирэх нь зүйтэй юм байна гэсэн ийм шийдлийг бол гаргаад байна. За үүнээс гадна 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт одоо тендерт бол одоо баталгаа гаргахгүй байя. Ингэснээр бол одоо нийт одоо сонгон шалралтанд орж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99% нь бас яг энэ ингэж одоо баталгаа гаргахгүй байх ийм боломж нөхцөлтэй гэсэн ийм тайлбарыг бол одоо хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийн зүгээс бол өгч байна. За үүнээс гадна одоо төр өөрт байгаа мэдээлэлээ одоо хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдээс нэгтгэдэг байдлыг бол одоо энэ худалдаа авах ажиллагааны хууль дээр бол одоо байхгүй болгох нь зүйтэй юм а гэсэн ийм одоо гол өөрчлөлтийг оруулсан байна. За үүнээс гадна одоо шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу одоо шийдвэрлэдэг бай. За мөн хиймэл оюун ухааныг ашигладаг энэ боломж нөхцөлийг бас яг энэхүү хуулийн төсөлтөд оруулах нь зүйтэй юм а гэсэн ийм тайлбарыг бол одоо ажлын хэсгийн зүгээс өгөөд байна. За харин хувийн хвшлийн зүгээс цахим үйл ажиллагааг одоо төрийн үйлчлэгээнд нэвтрүүлснээр одоо томоохон хэмжээний ахил дэвшил гарч байгааг дурдаад одоо цаашид одоо эх оронч худалдан авалтыг дэмжих за мега төслүүдийн өртгийн доод хэмжээг одоо хуулийн төсөлд 36 сая $, гэж тусгасныг бас эргэн харах нь зүйтэй гэсэн ийм саналуудыг бол хэлж байна. За ингээд хувийн хвшлийн зарим аж ахуйн нэгжийн төлөөллийг одоо хүргье. Цахимжуулалтын одоо хүрээнд бол өмнөх ямар ч байсан ковидын өмнөхөөсөө бол мэдээлэл баримтчийн ойлгомжтой байдлын мэдээлэл бол болон мэдээллийн нээлттэй хүртээмжтэй байсан хэсэг нь бол ялангуяа 1000 гаруй одоо бизнес эрхлэгчдээс авсан судалгаанаас бол сайжирсан харагдаж байгаа. Гэхдээ эргээд яг энэ цахимжуулалтыг ялангуяа төрийн худалдан авалтын энэ ажиллагаан дээр илүү нэвтрүүлэхтэй. Бусад улс орны бас жишгүүд байна те бүрэн цахимжуулах бараг 100% те түрүүн бас хамгийн сүүлд яригдж байна те хиймэл оюун ухаан дээр одоо суурлаад 100% одоо энэ худалдан авах ажиллагааг цахимжуулах боломж байгаа. Тэгэд энэ талаасаа бид нэр ингээд шатаараатай бас арга хэмжээ авбал эргээд энэ хуулийн төсөлж те хилцэгтэй батлаад хэрэгжүүлэхтэй гол нь илүү тус дөхөн болно гэж бид нэр үзэж байгаа. Засгийн газрын төслүүдийг хөгжлийн банк хэрэгжүүлэх санхүүжилт төрөлхлөөр нөгөө тэнд бол бас улс төрийн шийдвэрүүд гарснаас болоод ч юм уу тэр төслүүд нь өөрөө дараа нь нөгөө банкабл биш төслүүд орж ирдэг нийгмийн чанартай тэндээс сурган гарсан одоо алдагдлууд бол байдаг гэж би зүгээр ойлгосон. Одоо жишээлбэл тэр төмөр зам дээр гарсан мөнгнүүд хөгжлийн банкнаас гарсан мөнгнүүд байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр энэн дээр ер нь бол хөгжлийн банк юуг санхүүжүүлэхийн за тэгээд дээр нь хувийн хвшил дээр гол нь тулгуурласан тэр төслүүдийг санхүүжүүлэх нь их төлхөө байвал зөв болов уу гэж бодож байгаа юм. За Монгол улсын төсвийн орлого бол одоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. За үүнийг дагаад зардлын хэмжээ ч гэсэн өсөж байгаа. За мөн одоо нийгмийн эдийн засгийн одоо үзүүлэх нөлөөлөл ч гэсэн одоо төсвийн хөрөнгө оруулалтын нөлөө их байна гэдгийг бол судлаачдын зүгээс хэлж байгаа. За тодруулах юм бол одоо энэ оны тухайд нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 37% одоо төсвийн одоо энэ зардал нь бол эзэлж байна. За энэ нь бол одоо энэ Монгол улсын эдийн засагт бас томоохон хэмжээний өөрчлөлтийг бол бий болгодог. За энэ нь бол одоо эерэг байх уу, сөрөг байх уу гэдэг дээр бол эдийн засагчид тодорхой байр суурьуудыг хийлдэг. За сөрөг талаас нь аваад үзэх юм бол одоо төсвийн хөрөнгө оруулалт нь одоо ажлын байр нэмэгдүүлэх, за аж ахуйн нэгжүүдийг одоо орлоготой ажилтай байлгах энэ зүйл дээр бол одоо тодорхой ахис дэвшил болдгоо гэдгийг бол хэлж байгаа. За гэхдээ нөгөө талд нь энэ бол одоо ил тод нээлттэй явах нь бол зайлшгүй юм аа. За тийм учраас холбогдох хууль эрх зүйн хувьд бол бас эргэж харж тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр зорж байгааг засгийн газрын төлөөлөл хэлж байна. Тэгээд эдгээрийг бүгдийг нь ингээд цогцоор шийдэхэд бол одоо учрал сайдын хэлж байгаа энэ хиймэл оюун ухааныг хөгжүүлэх бол асар чухал байна. Тэгээ одоо Эрдэнэ төлөвлөлтүр дээр хиймэл оюун ухаан хөгжиж байгаа. Тэгэхээр энийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр манай үндэсний том
корпорацууд одоо оролцооч гэж хүсэж байна. Компани болгон хиймэл оюухан хөгжүүлэх биш, худалдаа авалтын Монгол нэг том оюухантай болчих юм бол тэрийг өргөн дэлгэр хэрэглэгчид ашиглаж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл манай том компаниуд худалдаа авалтан дээрээ Эрдэнтийн хөгжүүлж байгаа тэр хиймэл оюухантай танилцаад тэгээ бид бол энэ сорсыг ашиглаж болох уу гэдэг. Ингээд өгöd байх юм бол түрүүний хэлдэг Монгол орон даяар явж байгаа сая 500 мянган худалдаа авалт нэг газар ингээ хөгжөөд гэхдээ би өнөөдөр хөгжиж амжаагүй хиймэл оюуханыг шууд ашигла гэж байгаа юм ерөөсөө биш. Хамгийн гол нь зэрэгцүүлээд энэ тендер явж байхад хиймэл оюундаа захиалга өгж идэг. Тэр хэмжээгээр жоохон ч гэсэн мөнгө гаргадаг. Ингээд тал талын оролцоотойгоор тэр хиймэл оюухан хөгжсөн тохиолдолд болвол бид нар бол энэ авилга гэдэг энэ өнөөдөр ардчлалыг муухай харагдуулж байгаа зүйлсээс салах юм боломж бол байна л гэж. За Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь хөгжлийн банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт байлаа. За хуулийн төслийн танилцуулгаас үзэх юм бол одоо энэ хөгжлийн банк нь бол одоо 2011-12 онд одоо үйл ажиллагаагаа эхэлсэн. За гэвч ингээд 21-22 он болоход бол одоо нийт олгосон зээлийн 50% нь одоо чанаргүй зээлж хилцсэн одоо дефолт зарлах энэ хэмжээнд л хүрээд байсан. За гэвч одоо сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол одоо 10 гаруй их 80 төгрөгийн өр төлбөрөө бараг дууснаар бас энэ хүү банкны одоо актив бол сайжирсан гэж ингэж үзэж байгаа. Тухайлх юм бол 2023 онд 10-12 дугаар саруудад 500 сая Америк долларын евро бонд болон за 30 тэрбум йений самуро бондын эргэн төлөлтийг бол одоо хөгжлийн банкны зүгээс хийсэн. За ингэснээр бол гадаадаас авсан их усүрийн зээлээ төлж барагдуулснаар тухайн банк одоо активаа сайжруулах, за нэмэлт санхүүжилт авах ийм боломж нөхцөл бол бүрдсэн. За тэгвэл Монгол Улсын засгийн газраас өнгөрсөн жилээс эхлээд ярьж байгаа нэг зүйл бол хөгжлийн банкыг одоо үйл ажиллагааг нь өөрчлөх эрх зүйн хувьд бол шинжилт хийх ийм шаардлагатай гэж ингэж үзсэн. За ингэхдээ бас ямар гол өөрчлөлтүүдийг оруулж байна вэ гэдгийг энэхүү график дээр харуулж байна. За тухайлх юм бол одоо экспорт, импортын баримжаатай банк болгож одоо дэмжийа гэдэг энэ зүйлийг бол оруулж байна. За үүнээс гадна одоо дөрмийн санг бол нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. За зорилтод одоо салбаруудыг нь бол маш тодорхой болгоё. За ингэхгүй бол одоо аль салбарт одоо хөрөнгө оруулах уу, аль салбарт зээл олох уу гэдэг нь өнөөдрийн байдлаар бол ерөнхий байгаа учраас одоо асуудал хөндрөх ийм шалтгаан нөхцөл байна гэж ингэж үзэж байгаа. Тухайлх юм бол одоо тээвэр логистик, уул уурхай, байгаль орчин за гэх мэт одоо энэ салбарууд дээр бол бас тодорхой төлхөө зээлийг олгоод явъя. За ингэхдээ улсын төсвөөс одоо бүрэн 100% санхүүжүүлдэг байдал энэ байдлыг бол бас болиулах нь зүйтэй гэж ингэж үзсэн байна. За үүнээс гадна одоо төсөл санаачлагч одоо хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийт санхүүжилтийн 15%-ийг одоо бүрэн шийдвэрлсэн байх энэ зарчмын шаардлагыг бол тавих юм байна. За үүнээс гадна зээл олголт одоо сонгон шалгаруулалтыг бол одоо ил тод нээлттэй явуулах нь зүйтэй гэж ингэж үзсэн. За тэгвэл хөгжлийн банкны тухай хуультай холбоотойгоор хувийн хвшлийн зүгээс ямар санал илэрхийлсэнийг одоо үзүүлье. Тэгээд нөгөө маргаан гарахад энэ сангийн яамн дээр хүмүүс суугаад тэгээд 3500 нь 2500 маргаан гардаг бол энэ дээр дахиж нэг бүтэц гаргаж яхаар бид нар энэ нөгөө дэлхийн жишгээрээ яваад тэгээд энэ Монголдо бүх юмыг шүүхээр биш мэрэгжлийн одоо бизнесийн хооронд гарч байгаа маргааныг шийддэг дэлхийн нийтээр жишгэнд дагцсан байгаа нэг механизм бол нөгөө арбитр байдаг. Би энийг бол өмнө хэлчихсэн. Тэгээд аливаа энэ тендертэй холбоотой асуудал нь Монгол улсын хуулийн дагуу шийдэгдэн. Гэхдээ энэ нь бол арбитрийн зөвлөлөөр ороод шийдэгдэн шүү гэдэг ингээд ганцхан л өгүүлбэр бүх гэрээн дээр зарлж байгаа тендертэй заагаа явахад Улаанбаатар хотын танхим дээр арбитр байгаа. Үндэсний танхим дээр арбитр байгаа. Тэгээ энийг хүлээн зөвшөөрүүлээд энэ арбитрийн механизмаа явуулж эхлэвэл бид нар дараа нь том төслүүд дээр ч гэсэн холбоотой нөгөө өмнө нэг Нямбатар даргуухан нэг яриад байсан тэр Лондонгийн арбитрийн шүүгчдийн авчираад энэ чинь ингээд одоо энэ бизнесийн холбоотой маргаануудыг шийдээд эхлэвэл Монгол улсын засагч гэсэн орж байгаа энэ арбитрийн маргаантай асуудал нэг өдөр тэр Лондонгийн арбитрийн хуулиар нь эндээ ингээд шийдүүлээд зардал мөнгөө ингээд хэмнээд явах боломжтой гарна. Бизнес явж байгаа цагт бол маргаан гарна. Тэгэхээр тэр арбитрийн зөвлөлөөр шийдвэрлэх боломж байдсан болов. Тэгээ энийг одоо энэ удаад хийгээ шийдвэл ер нь ирээдүйд их том асуудлууд шийдэгдэнэ гэж бодож байна.
олон улсын санхүүгийн байгууллага хамтран санхүүжүүл яг чихээр их амар юм шүүл гэж байгаа. Тэгээд нөгөөдөл чинь олон улсын санхүүгийн байгууллага театргүй сайн үзэх учраас энэ найдвартай төслөөгүй юу зүгээр би зүгээр илүү практикал санал гэх юм асуулт үүдэг тэгэх боломжтой юу? Зүгээр Exim банкны хувьд бол мэдээж чухал энэ дээр бол их уян хатан байх хэрэгтэй. Наадмын захирал төр олон янзын инструментууд байх хэрэгтэй гэдэг нь ямар хэлсэн үү? Ялангуяа нүүрсний самарж байгаа эдийн засаг нүүрс унаад ирэхээр яг одоо уур хааны зогсохгүй тулд эргэлтийн өргөө санхүүжүүлэх одоо олон янзын санхүүжилт гарцаагүй шаардлагатай байдаг. Нүүрс зогсчих юм бол нөгөө амнаад бүх юм зогсчих гээд байгаа учраас яг эдийн засгийн нүдээр харуул экспортын юун дээр бол мэдээж их тийм уян хатан байх хэрэгсний хэсэг. Хөгжлийн банк дээр бол яг тэр зүгээр миний бодлоор нэг түрүүний тийм саналаар шийддэг байвал амар юм шүү гэж байгаа. Түүзийн гişүүдэн ч амар, удирдах асуудал ч амар төгөөд өөртөө гараад тэгээд шийдвэр гаргачихдаг. Дараа нь хожим бурдчих гэдэг тэр хүнээс хамаараагүй бас тийм дагаж одоо сөрөг үр дагавтай учраас. За тэгэхээр хөгжлийн банкны эрсдлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилд одоо улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай гэдэг үүднээс хуулийн шинжилгээг бол хийж байна. За банкны одоо хөгжлийн банкны төслүүдийг одоо олон улсын санхүүгийн байгууллагуудтай одоо хамтарч одоо санхүүжүүлж хяналт тавьдаг энэ зохицуултыг бол бий болгохыг зорж байгаа. За үүнээс гадна хөгжлийн банкны одоо хуулийн төсөлд хувийн хвшлийн одоо санаачлагыг бол одоо дэмжиж ажиллах нь бол чухал юм аа. За үүнээс гадна экспортыг дэмжих, за импортын одоо бараа бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийг дэмждэг энэ олон улсын Exim банкны жишгээр бол одоо байгуулах ийм одоо саналыг бол Монгол Улсын засгийн газраас боловсруулад байна. За энэхүү хуулийн төслийг бол одоо утгагүй улсын их хурлд өргөн барихаар ажиллаж байгаагаа ерөнхий сайдын зүгээс мэдэгдсэн юм аа. Манай бүлгийн уур амьсгал бол дэмжиж байна. Ер нь бол одоо амнаатыг жишээлбэл үндэсний баялагын сангийн төлбөр гэчвэл баг оройлтыг гэдэг утгаа орлох юм байна. За энэ нь бол өөрөө орон нутагч бай юунд ч ингээд ойлгомжтой болох юм байна. Зүгээр яаж харин хуваарлалтаа хийх үү, нэгдсэн байдлаар яаж менежментээ хийх үү гэдгийг илүү ажлын хэсэг гаргаад ингээд ажиллая. За ингээд ямар ч байсан их хурл бол ингээд нэгдсэн ойлголт руу явж байгаа гэсэн үг. За энэ дээр одоо манай уул уурхайн компаниуд маань бас их цаг гаргаасаа гэж хүсэж байгаа. Яг л энэ нөгөө орон нутаг, олон нийт, олон улсын хөрөнгө оруулагчид яаж одоо ийм төстэй пэйжэн дээр гарах уу гэдэг бол маш их чухал. Энэ нь өөрөө нөгөө нэг олон нийтийн дэмжлэгтэй уул уурхай гэж одоо бидний хувьд бол томьёолоод байгаа. Яаж одоо илүү дэмжлэгтэйгээр уул уурхайн одоо ирээдүйн төслүүдэд явуулах уу? Яаж хөрөнгө оруулагчдаар бид нар нэгдсэн ойлголтыг өгөх үү гэдэг бол явж энэ хуваарлт менежмент хоёрын бас асуудалтай их салшгүй холбоотой байна гэж бас үзээд байгаа. Энэ хууль хэлцэх явцад цаашдаа хөгжлийн банк өөрөө одоо цэвэр экспорт импортыг санхүүжүүлдэг банк болно. Цэвэр төслийн одоо хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг болно гэвэл ямар их усүрээр ямар одоо өртөг багтай хөрөнгө оруулалтаар энийг хийх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байна. Энд дээр баялагын сан орж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол үндэсний баялагын сан дээр хоёр шинэ сан нэмж байгуулагдсан. Өмнө нь бол ирээдүйн сан гэж байсан. Одоо бол хуримтлалын сан бөгөөд хөгжлийн сан гэж байгаа. Энэ хөгжлийн сан бол яг энэ Монгол улсынхаа яг хөгжлийн төслүүдийн их усүр олгож ашиглахаар ер нь бол хуулийн төсөлд орсон байгаа. Тэгээ энэ сангийн мөнгийг хэн хэрхэн яаж хөрөнгө оруулалтыг менежмент хийдэг тэр удирдлага байгууллага нь хэн байж хэн хэрхэн хийх вэ гэдэг асуудал бол чухал. Тэгэхээр энэ хөгжлийн банкны хуулийг дагаж орж ирж байгаа нэг чухал хууль бол ирээдүйн одоо үндэсний баялагын сангийн хөгжлийн сангийн мөнгийг яг төсөл хөтөлбөрөөр хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, бүрдүүлэх энэ одоо эхлэлтийн хөрөнгө оруулалтанд зориулах одоо хэрэгцээ шаардлага байгаа учраас хуулийн төсөл дээр энэ хуулинд одоо дагалдуулж өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байгаа нэг онцлог одоо заалт байна. Хоёр дахь нь бол өнгөрсөн хугацаанд манай хөгжлийн банк бол яг нөгөө хөгжлийн төслүүдийнхаа санхүүжилтийг буюу төслийн санхүүжилт гэдэг юм хийж ирээгүй. Тэгэхээр одоо бол шинэ хуулиар яг л цэвэр одоо хэрэгжүүлэх төслүүдэд үнэлнэ, төслүүдийнхаа схемийг зүү гаргана, санхүүжилтийнхаа хэлбэрийг зүү болно. Тэгээд санхүүжүүлж байгаа үе шат толгон дээр хяналтаа тавина. Тэгээ эргэж энэ төсөл бол зайлшгүй хэрэгждэг байх тэр одоо тогтолцоог энэ хуулиар бий болгох гэж байгаа. За тэгэхээр макро эдийн засгийн доктортой байдлыг хангахын тулд бид одоо экспортын одоо бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх ийм зайлшгүй шаардлага нөхцөлтэй байна гэж ингэж үздэг. За ингийн тулд бол бас санхүүжилтийн тодорхой их үүсвэртэй байх ёстой. За үндэсний хэмжээнд бол одоо хөгжлийн банкыг одоо энэ Exim банк болгоснороо бид нар экспортын төрөл зүйлээ нэмэгдүүлэх, за эдийн засгийн доктортой өсөлтийг хангах одоо суур нөхцөл бүрднэ гэж ингэж үзэж байгаа. За энэхүү хуулийн төслийг бол одоо улсын засгийн газраас улсын их хурлд бол одоо
ойрын хугацаанд өргөн барих юм байна. За ингэснээр бол одоо хуулийн төсөлд одоо улсын их хурлаар батлагдсан нөхцөлд одоо өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн банкыг одоо шин шатанд гаргах. За нөгөө талдаа импортыг орлох, экспортыг дэмжсэн энэ үйлдвэр төслүүдэд хөрөнгө оруулах энэ боломж нөхцөлийг бол бүрдүүлнэ гэж ингэж үзэж байгаа. За хөгжлийн банкны зүгээс одоо олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татах, за банкны активыг сайжруулах энэ алхмуудыг бол сүүлийн жилүүдэд бол боломжийн хэмжээнд хийсэн. За нөгөө талдаа одоо Монгол Улсын засгийн газар болон их хурлаас одоо эрхцээ хувьд шинжилэлт хийснээр одоо их усүрээ нэмэгдүүлэх энэ боломж нөхцөл ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг бол хэлж байгаа юм а. За хөтөлбөрийнхээ энэ хэсэгт олон улсын зах зээл дээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үн ханш ямар байгаа талаарх мэдээлэлээс хүргэе. За манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үн өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш буурч эхэлсэн. За ингээд өнгөрсөн сард 1 тонн 93.7 тонн болоод байсан бол за өчигдрийн байдлаар 1 тонн 99 доллар болж бага зэргийн сэргэлт ажиглагдсан байна. За өөрөөр хэлбэл өнгөрсөн сараас 2 орчим хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 32 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм а. За нүүрсний зах зээлийн гол хэрэглэгч нь бүгд найрамдах Хятад улс. За манай улс Хятадын металлургийн нүүрсний том нийлүүлэгчийн байр суурь хадгалсаар байна. За тодорхойлбол 2025 оны 1-р удирлын байдлаар Хятад улс нийт 8.4 сая тонн кокосч нүүрс импортлсны 51%-ийг Монгол улсаас авчээ. За үүний дараа Оросын холбооны улс 32%, Канада 10%, Америкийн нэгдсэн улс 2%, Австрали улс 2%-ийг тус нийлүүлжээ. За гисэн хэдий ч Монголын нийлүүлэлт 25 оны 1-р удиралд 10.9 сая тонн болж өмнөх жилийн үеийнхээс 20%-аар буурсан үзүүлэлттэй байна. За үүний гол шалтгаан нь нүүрсний үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм а. За харин зэсийн ханш харьцангуй тогтворгүй байдал үргэлжилсээр байна. За лав гарагийн байдлаар 1 фунт нь тонн тутамдаа 470 ам доллар байна. За энэ нь өнгөрсөн оны үетэй харьцуулахад ойролцоо ханш. За он гарснаас хойш тогтмол өсөлтийг үзүүлж 3 дугаар сарын сүүлд 1 фунт нь 5 доллар давсан юм а. За өөрөөр хэлбэл 1 тонн зэсийн үн ханш 10,000 Америк доллар давж түүхэн дээд амжилтанд хүрээд байсан ч ийхүү буурч 8,000 доллар болсон үзүүлэлттэй байгаа юм а. За зэсийн хувьд хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байгаа ч ийхүү олон улсын худалдааны нөхцөл байдлаас хамаарч үнийн хувьд хэлбэлцэл ихтэй хэвээр байна. За алтны ханш лав гарагийн байдлаар 1 унц нь 3386 ам доллар болж өмнөх өдрийнхөөс бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. За харин сарын өмнөхөөс 13%-аар, жилийн өмнөхөөс 46%-аар тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. За Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад улсын татврын бодлоготой холбоотойгоор дэлхийд дахинд тодорхойгүй байдал бий болсны улмаас алтны үн ханш түүхэн дээд хэмжээнд хүрээд байсан бол за ийхүү тогтворжих хандлагатай болсныг олон улсын судлаачид хэлж байна. За өргөжлүүлэн та бүхэнд дотоодын зах зээл дээр ноолуурын үн ханш ямар байгаа талаарх мэдээлэлээс хүргэе. За зүүн болон Говийн аймагуудын малчид ноолуураа тушаагаад дуусч байгаа бол Төв болон Бороо аймагуудын хувьд үн ханш ямар байгаа талаарх мэдээлэлээс хуваалцъя. За Монголын ноос ноолуурын холбооноос өгч байгаа мэдээллээр үндэсний үйлдвэрүүд Аранхан аймагт 140 мянган төгрөгөөр, за Хөвсгөл аймагт 138-аас 140 мянга, за Ховд аймагт 122 мянгаас 125 мянга, за Завхан аймагт 137-оос 139 мянга, за Говь Алтай аймагт 122 мянгаас 126 мянган төгрөгийн хооронд үн ханштай байна. За үзэгч та бүхэндээ эдийн засгийн тойрог нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүргэлээ.